Залууд эдэр нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт технологийн чиглэлээр эрүүл мэндийн даатгалыг эргэн бүрт бий болгож буй Инсур компанийн үүсгэн байгуулагч үйл ажиллагаа хариуцсан захирал Батхуйг оролцож байна. Үе тэнгийн залуус өөрсдөө тулгарсан эрүүл мэндийн асуудлаас улбалж шийдэх ёстой томоохон асуудал нийгэмд байгааг анзаарснаар даатгалын компаниуд болон бизнесийн байгууллагуудыг хэрэглэгчдийн эрүүл мэндийн төлөө нэгтгэсэн Инсур системийг бүтээсэн юм. Эрүүл байж эхийг бүтээх Монгол хүн бүрийн төлөө ажиллаж байгаа Инсур системийг бүтээсэн хөдөлмөрч чадварлаг залуусын төлөөлөлд болсон түнтэй ярилцсан бидний нэвтрүүлгийг үзэж та бүхэн одоо хүлээн авч үзнэ үү. За урилга хүлээн авч бидний нэвтрүүлэгт оролцож байгаа танд баярлалаа. Баярлалаа. Танд бас нэвтрүүлэгт орж оролцуулж байгаад их маш их баяртай байна. Төрийн албанд ажиллаж байгаад яагаад бас яг энэ гарааны бизнес гэх зүйл рүү орох болсон юм бол? Дөрвөн тусгай байгууллагуудад мэдээлэл технологийн, мэдээллийн аюулгүй байдлын инженерчлэлээр ихэд ажилласан. Тухайн жилүүдэд бол яг бага залуу насны яг хүсэл мөрөөдлөөрөө яг юм сурж боловсрох яг цагууд өнгөрөөсөн гэж би боддتي. Тэгээ ер нь хүн хийж үзхийг мөрөөдчихсэн бүхнээ л хийж үзэх хэрэгтэй гэж бодсон шин. Би бол багасаа цэргийн хүн болох мөрөөддөг гэсэн. Цэргийн хүн болоод би ахмад цолтой бэлтгэл офицер хүртлээ яваад тэгээд ерөөхдөө одоо бизнес хийж байгаа шүү дээ. Тэрэн шиг ерөөхдөө хийж үзье гэж бодож байгаа зүйлээ 20 хэд наснда бол бүгдийг хийж үзэх хэрэгтэй гэж бодож байна. Яг бизнес бол угаасаа би айгуу дуртай. Бүр багасаа л ер нь бизнес хийх боддог байсан. Тэгээд ер нь бол янз бүрээр бизнесүүдийг хийж оролдож үзнэ. Тэгээд амжилтгүй яваад хоёр нь бол фейлсэн. Нэг нь бол амжилттай цааш нь өөр хүмүүс рүү өгсөн. Тэгэхээр 2 бизнес бас эхлүүлээд ингээд хоёр нь одоо фейлдчлээ. Тэгэхээр яагаад та шантраад болоогүй ер нь? Тэрийг ерөөсөн тэгж бодож болохгүй шүү дээ. Яагаад болно гэж юу гэж тэгж тийм болох вэ? Угаасаа тэр фейлдэх ёстой байхгүй юу? Хизээч бүх алтаж үзэг өнгөж байхгүй. Алтаж болно. Дахиад цаашаа яваад л авах ёстой. Тэрийг л гол нь өмнөх алдаагаа давтахгүй илүү сайжруулаад явах ёстой л гэж би боддог. Ер нь ямар ч бизнес асуудал дээр ихлэ суурилдаг. Ямар ч асуудал байхгүй газар бизнес хийнэ гэдэг бол баг боломжгүй шахуу зүйл тийм ээ. Тэгэхээр аливаа асуудлыг олж хараад тэрийг 10 бүр 100 дахин хөнгөн 100 дахин энгийн болгож чадчихвэл тэр бол өөрөө бизнес гэсэн үг гэж бид боддог байхгүй. Яг Инсурийн хувьд ярих юм бол асуудал анхны асуудал аюу сериус л доо. Одоо манай хамтрагч бид хоёр ч хоёулаа багын найзууд хоёуланд маань ерөөхдөө нэг юм ижлэхэн эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн асуудлууд байсан. Тэдний үйл баг багаар даваад дууссныхаа дараа бодоод дүгнэлт хийгээд үсгэд ердөө энэ бол системийн шин чанартай асуудал байна. Энэ бол одоо залуу хүнд ингээд тохиолдож байгаа нийтлэг асуудал байна. Бага зэрэг эрүүл мэндийн асуудал үсгэд тэрийгэ дагаж гарч байгаа эрүүл мэндийн зардлыг Монгол дундаж иргэн давахгүй байна гэдэг асуудал. Монголд ингээд даатгал эрүүл мэндийн даатгалыг авъя гэхээр хамгийн том бэрхшээл санхүүжилтийн асуудал яваад байгаа. Тэнгүүт мэдээж бид нар ямар асуудлыг гаргаж ямар боломжийг олгоод байна гэхээр зэрэг иргэн хүн өөрөө хөвхөн бүгдээрээ хэрэглээ үлддэг юм байна. Асар хэмжээний хэрэглээ үлддэг юм байна. Хүнсний, харилцаа холбооны, шатхууны тийм ээ. Энэ хэрэглээнүүдээс нь бол асар хэмжээний оноо олгогдож байна. Асар хэмжээний loyalty point-ууд олгогдож байна. Тэр оноонуудыг л одоо өөрийнхөө ч анхаарч чадахгүйгаа тэр эрүүл мэндийн даатгалтанд зарцуулъя гэдэг тийм утга. За тэгэхээр loyalty одоо системээр дамжуулж одоо иргэдэд ер нь эрүүл мэндийн үйлчлэгийг Инсур бол хүргээд байгаа шүү дээ. Тэр яг Инсурийн онцлог давуу талыг та энгийнээр тайлбарлаж хэлбэл. Нэгсэндээ даатгалын салбар өөрөө технологийн нэвтрэл нэлээд багатай салбар. Тэрнийхэн одоо сул талаар гэх юм уу те үйл ажиллагааны болоод яг тийм бусад зардал нэлээд ихтэй, өндөртэй. Тэрийг бид нар технологийн болоод яг энэ орчин үеийн юунуудын арга барилуудын тусламжтайгаар тэр зардлыг нь бууруулах даатгалын салбарт өөрт нь ямар нэг өгөөж хүртэх тийм зорилготой компани гэсэн. Ямар ч Монголын дурын гэр бүлүүдэд дотор нь ингээд хамаатан садны дунд ингээд ууцдаг хин нэгэнд нь ингээд эрүүл мэндийн асуудлын төр тулгардаг өвчин нээж байт юм уу ямар байдгийн тэг энтийн ослын байдалтайгаар ингээд тулгардаг юм зөндөө гардаг байхгүй аль ч гэр бүлд. Тэгэл бодохоор тэр үед юу болдог гэхээр хамгаал ингээд гэр бүлтэй хамаатан саданда дарамт учирдаг штэ санхүүгийн. Яг ийм асуудлыг үүсэхгүй байя. Ядаж тэр юуг нь хангая.
тэр үед нь гарах зардлыг нь хамгаалдаг баяа, өөрийгөө хамгаалдаг баяа гэдэг юм ярьж байгаа. За тэгэхээр Инсуур компаниг бол анх найзтайгаа хамтран үүсгэн байгуулсан байгаа шүү дээ. Тэр ер нь яг хамт ингээд хамтраад ажиллаад явж байгаа хугацаанд ер нь хамтрагчаасаа ямар зүйлсийг өрн сурч авсан бол нөгөө хамтран үүсгэн байгуулагчаас сонгох одоо хамтдаа ингээд бизнесээ их мэдээж одоо за бид хоёр хамтдаа юм хийж болох юм, бид гур хамтдаа юм хийж болох юм гэдэгт итгэх гэдэг бол зүгээр ингээд нэг юм сэтгэл хөдлөлөөр шийддэг зүйл биш юм санагдсан. Хамгийн гол зүйл нь юу вэ гэхээр ажил хамтран үүсгэн байгуулагчаач биш. Хамт ажиллаж байгаа хүмүүсээ сонгохдоо бол хамгийн нэн тэргуунд нь юуг онцолж явах хэрэгтэй вэ гэж боддог. Тэгэхээр яг өөрөөсөө жоохон өөрийнхөө дутууг нөхөх тийм характеруудыг, өөрөөсөө дутууг нөхөх чадваруудыг л онцлох хэрэгтэй. Тэр бол мэдээж ойлгомжтой. Гэхдээ мэдээж бие биенийгаа залуучууд нь ч тэр хамтран үүсгэн байгуулагчид ч тэр бүгдээрээ ер нь бие биенийгаа хүндэтгэж үздэг тийм өнцгүүдтэй байх хэрэгтэй гэж би боддог байхгүй. Тэгээд дээр нь бие биенээсээ өөр даваа чанаруудтай байх юм бол тэр бол хамгийн чухал гэж би үзэж байна. За тэгэхээр өөрийн бизнесээ эхлүүлээд явж байх хугацаанд танд бусдаас авч байсан бизнесийн маш сайн зөвлөгөө ч юм уу эсвэл өөрөд тань маш их өөрчлөлтийг маш их юм бодогдуулсан ч юм уу тийм шүүмжлэлтийг өөр нь бизнесийн салбараас хизээ хинээс анх сонсч байсан болов байгаа. Энэ нөгөө Монголд хамгийн гоё юмыг би тэгж боддог байхгүй. Энэ нөгөө хуучин туршлагатай бизнесмен энэ Монголын яг топ хүмүүсээс ингээд зөвлөгөө авахд нээлттэй байхгүй. Хамгийн гоё нь. Утас муцын ингээл хайцаал олон шүү дээ тий. Чадна. Америкт бол шал өөр шүү дээ тийм ээ. Одоо эсвэл гадны оронд ч юм уу зэрэг бүтэхгүй шүү дээ. Бараг боломжгүй шүү дээ. Одоо битээр ингээд шууд Elon Musk-тай цаг авъяг бол бараг болохгүй. Тэгэхэд бол Монголд бол та битээр ингээд Удалдаа хөгжлийн банкны захирал байна уу, MCS Group-ийн захирал байна уу, ер нь уулзыг бол уулзч чадна. Ер нь боломжтой. Заяа. Гэхдээ яг тэгээ олон амтнд тэгээ чаргууцалтай байвал бас гэзээ. Яг үгүй ер нь бол тэгээд юу яхад бол их гоё штэ манайх чинь боломж нь. Тэгээ бид нар яг ингээд нөгөө юугаа эхлэх гээд, энсүрэг эхлэх гээд Манжукотер Удалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал, орхон захирал дээр орж уулзчаа. Тэгээ хоёр гар бараг одоо өөр хичмээр. Тэгээ баг презентацийн бүр амар юм байгаа байхгүй юу? Бүр хүн санаа зовмор юм. Тэгээд сүрхийн амтад ороод хамтарч ажлын ингээ бүлтрээд байгаа байхгүй юу? Тэнгүүт тэр хүн амар ухаантай юм байгаа байхгүй юу? Болж чинь таяр юм гоё байна. Тэгтээ инgi манайх одоо танаатай хамтарч ажиллах жоохон бэлэн биш байна. Манайх над loyalty system-ийг хөгжүүлж амжаагүйгаа. Жилийн дараа уулзъя. Тэгж байгаа байхгүй. Тэр чинь ингээ нэг юм хүнд ингээд боловсноор ингээд ухаарал хайрлаа гаргачихж байгаа байхгүй. Тэгээд тэр бол их гоё дурсамжийн нэг. Тэгээ яг бизнесийн эхлүүлэнгүүтээ эхнэр өнгөрлөлтөд авч тэр ингээд эхлээд ингээд хөгжөөд ингээд явж штэ. Тэгээ яг ингээд гол хөрөнгө оруулалтууд авахаа өмнө энэ нөгөө Global-ийн ахнараас сүс баггүй. Тэсэн чинь ингээл доош нь ингээл бас дарж шүү. Ийм бас ажиллахгүй болохгүй. Яасан гүйцэтгэлд буу юм уу ингээл тэр мэр өгнүүд бол үнээр гайхалтай шүү дээ. Тэр үед ингээл стресстэй, депресстэй юу яастай гоё ажиллажсэн шүү дээ. Би бол одоо дөнгөж шинков шүү дээ яг энэ салбарт бол тий. Яг ингээд хүмүүсийн тэр манай энэ хууччуудын бизнесийн зөвлөгөөнүүд бол гайхалтай шүү үнцэнтэй. Одоо ингээм хэлж байгаа залуучуудад бол ерөөсөө хүнээс үг сайн сонсоосоо л гэж бодож байна. Тэгэхээр Инсуур аппликейшн маань болохоор жил гаруй хугацаанд одоо бас бий болсон байгаа шүү дээ. Судалгаа одоо хөгжүүлэлт үр дүн гээл тэ жил гаруй хугацаанд хөгжүүлэлт хийсэн үр дүнд зах зээлд одоо нээлттэй хийсэн. Тэгэхээр яг таны өөрийн тань ингээд нэг жил ингээд нухсан магадгүй өөрийнхөө одоо өөртөө тулгарсан асуудлыг одоо шийдэх гэж зорж байсан зүйл тань амьдрал дээр биелэлээ болоод ингээд зах зээл дээр нээлттэй хийх тэр үеийн мэдрэмжээс хаваалцсан. Ер нь бол нэг жилийн хугацаанд бол яг хөгжүүлэлт ажлууд явагдсан. Яг тэр хугацаанд хийгдсэнийхаа дараа яг бид зах зээлд гаргаж ирсний дараа санан боромгүй бас өндөр үр дүнгууд бид нар авлаа. Нэлээд олон хүмүүс харилцагчид манай аппликейшнийг татшаалаа, бүртгүүлээ, даатгууллаа тийм ээ. Нөхөн болгоор авсан иргэдийнхэн сэтгэлийг хуваалцсан. Тэр үед бол бидний яг жинхэнэ ажлын бүтээн үр дүн тэнд ингээд гарч байгаа гэсэн үг. Нэгэсэндээ бидний хийсэн юмар
даатгалаа аваад тэгээд тэрийг хэрэглээд хүн ингээд нэг эрүүл мэндийн асуудал тулгарсан үедээ санхүүгийн хэмнэлтэд хийлгээд ингээд бодтоор манай ингээ юм бүтэн ингээд эхлээсээ төгсгөл хүртэл ажилдсан байна гэдэг тэр үйл явдлыг тэр мэдрэмжийг авах бол гайхалтай л байлаа. Тий. Инсурын яг үндсэн санаагаар дэлхийн түвшинд бизнес хийж болох хэсгийг ер нь судалж үзсэн байгаа. Цаашаа бас холбогдож үзэж байгаа. Тиймэрхүү юм байна. Тэр яг Монголд бол ер нь даатгалын мэдээлэл одоо бид нар бол даатгалд хамруулах одоо хамрагдах ч гэдэг юм энэ тал дээр бол за нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, за жолоочийн хариуцлагын даатгал гэх мэтчлэн зүйлсийг бид нар одоо мэдээд байдаг тийм ээ. Тэгэхээр инсурын талаарх мэдээлэл хэрэглэгчдийн дунд одоо хэрэг явж байгаа бол дахиад энэ хэрэглэгчдийн талаарх одоо боловсрол төр ч гэдэг юм хөгжүүлэлтүүдийг ямар шат дараалтай хий гэж бодож байна. Инсурын талаарх мэдээлэл, боловсрол, за ингээд даатгалын талаарх мэдлэг энэ төр гэдэг юм бол угаасаа манай зүгээр хамгийн том асуудал байхгүй. Гэхдээ манай гэлтгүү даатгалын салбарын өөрийнх нь асуудал байхгүй. Даатгалын салбар өөрөө яг нийтээрээ бол айгүй тийм сул нэртэй байгаа. Ерөнхийдөө ингээд сайн хөгжсөн биш. Одоо даатгалын одоо бүтээгдэхүүнүүд нь их дэлгэрэнгүй биш энэ төр байгаа. Бид бол чадах бүхнээрээ ер нь бол энд ингээд даатгалын боловсрол олгоо явна л гэдэг тийм зорилготой байна шүү дээ. Ер нь монголчуудыг бид нар бол яг ингээд зөндөө олон юм сегментэд авч ингэж задлж үзэж байгаа. За энэ хүмүүс төр ямар маягаар хөрвөл болох вэ? Энэ хүмүүс төр ямар маягаар хөрвүүлж болох вэ гэдээ үзээдсэн чинь харьцангуй хүлээлтээс дээгүүр давсан хариултууд гарч ирж байгаа байхгүй. Яаж юм хэр багаар ингээ мэдээллүүдийг өгөөд байхаар мартагддаггүй. Айгүй ийм гоё ингээ суурн болж үлдэж чаддаг. Тийм байна. Өндөр хөгжингүй орнуудын одоо яг өндөр хөгжингүй орнууд яаж тийм даатгалыг одоо иргэдтэй зөв боловсролыг олгож ийн гэхээр зэрэг асар том юм маркетингийн механизмууд явж байна. Холливуд гэж байна. Бүхэл бүтэн. Бүх кинонууд, бүх суртал ухуулгууд дээр нь дандаа даатгалаараа шийдэж байгаа байдлаар харуулдаг. Хэд хөрөнгөөр тоглож байгаа материал ингээл харагддаг шүү дээ, тийм. Даатгалаас бүх юм шийдэгдэн гээл. Яг үндэ даатгалнууд бол өндөр түвшинд хөгжсөн. Ингээд оролж байгаа орлогоосоо эхлээд даатгалаа төлнө, дараа нь зээлээ төлнө, дараа нь амьдралдаа харилна гэдэг ч юм уу. Иймэрхүү зарчмаар явдаг. Тэгэхээр та компани үүсгэн байгуулад одоо ер нь удирдлагын түвшинд ажиллаж байгаа шүү дээ, тийм. Ер нь удирдлагын түвшинд ажиллаад ирэхээр хувь хүн талаас хэрхэн өөрчлөгдөх шаардлагатай байдаг юм шүү гэн таны анзаарснаар. Их л юм одоо ингээд өөрийгөө шахах шаардлага үүсдэг юм байна. Одоо бизнестэй өөрөө хизээч жижигдэж болохгүй. Тийм болохоор зэрэг өдөр болгон л өөрийгөө сайжруулж явах хэрэгтэй, шин юм сонсож явах хэрэгтэй л тийм л шаардлага үүсэж байна л да. Одоо тэр тусмаа энэ технологийн тусламжтай даатгалын салбарт гарч байгаа инновац бол Монголд бол нэг тийм мэдрэгдэхгүй байгаа юм шиг боловч дэлхийд бол асар өндөр. Маш олон том стартапууд гараад ирж гисэн өндөр үнэлгээтэй, өндөр бизнес модулуудтай мундаг одоо амжилттай явж байгаа тийм жишээнүүд олон байгаа. Тэднэрийн одоо явж байгаа зарчим, бусад алдаа дутагдал, бусад илүү тийм сонирхолтой нөхцлүүдийг судлах ч юм уу тийм ээ. Тиймэрхүү маягаар өөрсдийгөө бол байнгын л шинэ мэдээлэлээр хангаж авахгүй болохгүй байна л да. Одоо бизнес хамгийн ихэд чиглэлээ зөв одоо тодорхойлж байгаа. Яг өөрийнхөө хамгийн сайн чаддаг чиглэлийг барьж аваад яг мэрэгчлэрээ нэгдсэн багийг бүрдүүлэх хэрэгтэй юм байлээ гэд та хэлсэн байсан. Тэгэхээр ер нь яг мэрэгчлэрээ одоо ингэ нэгдсэн багийнхаа талаар та яриул. Одоо ер нь хичнээн хүний одоо бүрэлдэхүүнтэйгээр инсур компани үйл ажиллагаа явуулж байгаа бол инсур одоо яг 23 хүний бүрэлдэхүүнтэй гэдэг компани үндсэн оронтой дээр нь нэмэгдээд хагас цагийн болоо зөвлөх маягаар ажилладаг хүмүүс нэмэх юм бол 30 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Хийхийг хүсэж байгаа хүнийг ав, хийж чаддаг хүнийг битээ ав гэдэг үг байдаг. Тэрийг би аягүй их баримтлах хичээдэг. Залуучууд маань инсурт ингээд бүтэн цагаар ингээд ажиллаа хийж явах үедээ өөрсдөө ингээд мэрэгжлийнхээ дагуу ингээд мэдээж хөгжих хэрэгтэй. Гэхдээ энээс гадна дахиад ямар нэгэн зүйлэн давхар хөгжиж явах хэрэгтэй гэж би үздэг. Дотоод ч гэсэн ингээд залуучуудын өөр ямар нэгэн позишн дээр өөр юм хийхийг хүсэж байгаа тийм санал санаачлага дотоодоос гарах юм бол дэмжих хичээдэг. Гадны улс орнуудад бол маш их судалгаа хийгдсэн байдаг шүү дээ. Энэ хүн одоо тэдэн цаг тоолоо идээд ийм орчин нөхцөлд ингээд суугаад ингээд ажил анхаарал төвлөрөлт нь илүү байдаг юм байна. Энэ хүнээс илүү их ажлын өндөр бүтээмж гардаг юм байна ч юм уу. Маш олон ингээд чиглэлээр янз бүрийн жишээн дээр ингээд гой судалгаанууд хийгдсэн байдаг. Тэгэхээр та инсурт ажиллаж байгаа залуучуудтайгаа одоо хөгжүүлэхийн тулд одоо тэдэн дээр одоо ямар юм сүлд одоо мотивацжуулах ямар судалгааны ажлыг уншсан бол эсвэл хэрэгжүүлэе гэж бодож байгаа санаа юу байгаа бол бид нар
Одоо би манай ингээд ангийн ч юм уу найзууд энэ төр Америкт нэлээ олуулаа ажиллаж байгаа. Амьдарч байгаа хүмүүс байгаа. Тэгэд яг Америкт байгаа технологийн том компаниудад хэрэглэгддэг тийм туршлагуудыг бид нар бас суулгаж энд ашиглаж хэрэгжилж үзэж байна. Зарим нь бүр ингээд уламжлалцсан юмч байгаа. Тэндээс ингээд айгүй сонирхуулахад жишээ нэг юм байдаг. Эхний ээлжинд бол 25/5-ын зарчим гэдэг юмыг бид нар яг Монгол хөрсөн дээр буулгад 25/5-ын зарчим болгож одоо хэрэгжүүлж үзсэн л дээ. Тэр нь болохоор зэрэг яг нэг юм судалгааны ажил руу ч юм уу яг нэг юм руу гүн орцсон байгаа үедээ 25 минут ажиллаад 5 минут шал өөр юм. Тэнд очиж ширүүн холбоо тоглоно гэдэг ч юм уу тий. Хүнтэй шал өөр юм яран жоохон амран ч юм уу тий. Тиймэрхүү маягаар нэг 25/5-ын аргаар л нэг нэвтрүүлж үзсэн. Тэр бол дажгүй амжилттай байсан. Тэгээд дараагийн бүр миний энэ тэнд аягүй ярих дуртай дахиад нэг амжилттай манай дээр хэрэгжсэн нэг юм болохоор хайбрид инженер гэж юм байдаг. Тэрийг бол хэрэгжүүлж үзсэн. Тэр нь яадаг гэхээр зэрэг одоо ингээд программист, технологи суртаа. Тэгээд тэр нь бүр эмэгтэй хүн байвал сайн. Тэгээд тийм хүнийг бусад нөгөө нэгжүүдтэйгээ одоо сейлстэй ч юм уу, эсвэл маркетингтэй ч юм уу, бизнес хөгжүүлэлттэй ч юм уу ингээд байнгын нэгтийн ажиллагаатай тийм ажилдаг. Компанид юу н байх ёстой хүн гэж танууд ямар хүн хэлэх бол тийм ялангуяа стартап бизнесийн хувьд стартап компани гэж яг бүр цохолгүйгээр ерөөсөө л ямарваа нэгэн бизнесийг эхэлж явах үед тэгээд яг үндсэн хөгжлийн шатанд нь бол би ер нь 3 төрлийн зүйл байх хэрэгтэй гэж бодож байна. Хамгийн энэ тэргуунд нь бол компаниг хипстер байх хэрэгтэй. Хипстер буюу яг тэрийг нийт таниулж чадах, дүр төрх болж чадах, тэр аливаа зүйлийг урд нь гараад илэрхийлж чадах хүн байх хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд дараад нь бол хакер. Хакер нь бол технологи хакер биш. Ерөөхдөө бол ямарваа нэгэн бизнесээр тулгарч байгаа асуудлыг аливаа нэгэн проблемыг бизнесийн бус арга барилаар хактаж чаддаг хүн гэсэн үг. Аргалж чаддаг, зохицуулж чаддаг хүн гэсэн үг тийм. Дараагийнх нь бол хастлер бол болгоомжтой. Бүх ажлыг нугалж чаддаг, мангасалж чаддаг. Байнгын ингээл ерөөсөө дайчин ажлын ард гарч чаддаг тийм 3 H-ийн дүрмийг баримтлах хэрэгтэй гэдэг бүр тийм зарчим байдаг. Тэрийг бол би яг үндсэндээ бол компани дээр жоохон барих гэжтэй. Тэгэхээр хүн ер нь өөрөө ингээл байнга ер нь бахархаад байгаа нь бол үнэхээр ховор байдаг баг. Гэтэ ер нь таныг өөрийгөө ингээ анзаарч хахад би нэг ийм байснаар өнөөдрийг хүртэл ингээд явуулсан болов. Ийм байснаар нэг хүссэн зүйлсээ хийгээд одоо би нэг ийм байгаа болов гэж бодож байгаа зүйл юу байгаа бол зам чанарын хувьд. Би тийм нэг амар юм дадлыг өөртөө тогтоох аягүй дуртай байхгүй. Жишээ нь миний нэг өөртөө нэг тогтоочоо тэрүүгээр аягүйх бахархаа л гэдэг нэг дадал болохоор би хоцордоггүй байхгүй. Уг нь бол яг ганц нэг хоцорсон тохиолдол байдаг бол тэр нь онцгой шалтгаантай байдаг. Ерөөхдөө бол хоцрохгүй байх хичээдэг. Тийм болохоор тэр нь болохоор яг цэргийн байгууллагад ажиллаж исэн. Тэгээ яв цагнд баригдажсэн бас давуу тал л та. Тэгээ одоо ингээд одооны залуучуудын нэг сул тал нь яг тэр болчиход байгаа юм л да. Амар хоцрон, амар их тийм цаг баримтлахгүй. Тэгээ тиймэрхүү байдаг. Тэр бол надад бол айгүй бас жоохон буруу санагдаад. Яагаад тэгэхээр ингээд бусдын ингээд амьдралыг үрээд авах бол айгүй утгагүй зүйл шүү дээ. Тэрийг өөрөөр бас юугаар залбиралмаар байна гэхээр нөгөө хүний эрх хэрэгчлөө, бусдын эрх хэрэгчлөөр хязгаарлагдана. Тийм болохоор бусдтай угаасаа хүндэтгэлтэй харьцах ёстой, бусдыг хүндлэх ёстой. Тэр нь цаг баримтлагаас эхэлнэ гэж би дотроо их боддог. Цаг баримтлах талаас хараасаа гэж жаахан ганц нэг Instagram дээр бичнэ. Тэр Батбаяг захирлын хувьд ер нь лидер манлайлагч гэж ямар хүнийг хэлэх бол? Манлайлагч лидер хүн гэхээр манайхан ийм шууд дээшээ хангаад удирдлагын хүн гэж ойлгоод байгаа шүү дээ. Би бол эсрэгээрээ баг боддог болж эхэлж байгаа зүйл шүү дээ. Баг дотроо яг ингээ голд нь орж уусаад багийнхаа яг нэг эдээс нь болоод тэгээд багийнхантайгаа яг тэр ажил руу ингээ хамтдаа ингээ зүтгэж чаддаг хүнийг манлайлагч лидер хүн гэж боддог байхгүй. Бусдыгаа ингээ жоохон ингээ ядарсан, даун болсон энэ үеүүдэд нь өргөж чаддаг, урмын үгийг хэлж чаддаг, давшиж чаддаг, хатуу байх үедээ хатуу байгаад зүдүүлээ хийх ёстой гэдээ урагшаа хараад зүтгэж чаддаг тийм үнийг л хэлж байна. Энэ сүрийн багт ер нь манлайлагч залуус тэгвэл таны бодлоор хэд байгаа вэ?
олон байгаа. Би бол баталгаатай хэлж чадна. Тийм хүмүүсийг би их тийм сонгон яг компанид их авчирсан гэж өөрөө их боддоо шүү дээ. Яа тэгэхээр урд нь өөрөө бас олон залуучуудтай газар сэргийн байгууллагт төрийн тусгай байгууллагт ажиллаж исэн болохоор ер нь яг тийм газар бол залуучууд дотроос яг лидер байж чадж байгаа залуучуудын зан характер цаанаа нэг өөр байдаг. Анзаарахад зан характер өөр байдаг гэж ер нь за амжилттай явах ч юм уу эсвэл ингээ бусдыг манлайлахад ер нь нийтлэг ер нь бас ямар шиг зан чанар ажиглагдсан бол танд. Одоо ямар ч тохиолдолд ганцаараа ч байсан хамаагүй ямар юмны ард гарахыг хичээдэг хүнийг хэлээд байгаа юм л да. Миний санаа бол юу гэдгийг тэрнээс болоод тэглээ, энэс болоод инглээ гэдэг юм ярихгүйгээр яаж игээд өөрийнхөө чадах хэмжээнд оролдож үзээд тэгээд тэгтээ хамгийн гол нь бүр ингээд ганцаараа тэнийг юм шүсдэхэд байх биш. Бусдыг оролцуулан хийж чаддаг хүнийг хэлж байгаа байхгүй. Тэгэхээр гарааны бизнесээс одоо бизнесийн эхлэлээ тавьж тийм ээ ингэж явж ирсний хувьд ер нь гарааны бизнес хийх гэж байгаа залуучуудад та ер нь ямар зөвлөгөө өгмөр вэ? Таны бас тэр хугацаанд алдж байсан ч юм уу мдээгүй зүйлс юу байсан бол нэг юм хитрхи юм юугаар яваад гарааны бизнес гэдэг нэг юм нэр томьёо нэг юм гоё юм шиг санагдуулаад стартап хийж байна, юу хийж байна гэдэг нэг юм одоо яг одоо энэ сүрийн жишээ юм шиг бол амар гоё кул юм шиг санагдаад хөөсрөөтэй ч магадгүй залуучууд. Яг үүндээ бол энэ бол яг амьдрал явж байгаа шүү дээ. Ард нь асар олон хүний амьдрал явж байгаа. Тэгэхээр яг энэ юмыг боддоор ухаарал хийж байгаа юм аа яг үнгээсээ хийгээсэй гэж бодчих. Нэг ямар ч хамаагүй нэг санаа боловсруулчаад санаа бол хорвоогоор нэг байгаа. Давхцаж байгаа. Хорвоогоор дүүрэн байгаа. Тэгэхэд тэр санаагаа юуник юм шиг санаад тэрийг ингээд зүгээр болно гэдэг итгэчээд тэг ингээд байдаг бүхнээ зориулна ингээд зүгээр л шал тийм гарааны бизнесийн солиорлыг яваад авах маш буруу л та. Болохгүй гэх нөгөө хэлсэн шиг судлах хэрэгтэй. Судалж үзэх хэрэгтэй. Хүмүүсээс үг сонсох хэрэгтэй. Тэгжиж л эхлэх хэрэгтэй баг. Бизнес хийж ямар нэг юм өөрчилж ямар нэг юмд ингээд хүн цэнэх нөгөө асар олон асуудлыг 10 дахин 100 дахин хөнгөвчлөх гэж байгаа бол тэрэнд нэлээд нухацтай л хандаасаа л гэж хэлмээр байна. Тийм. Тэр яг нь дижитал 90 үеийн залууст одоо залуу байгаа хүмүүс ер нь те хүмүүст байх ёстой чадварыг та ер нь юу гэж харж байгаа бол яг энэ 90 зууны залуучуудад байх ёстой чадварууд нөгөө одоо нэг мэрэгчлээ хүн угаасаа явахгүй гэдэг болцсон шүү дээ. Англи хэлтэй байх ёстой. Технологи мэдлэгтэй байх ёстой. Энэ бол зүгээр дефолт үндсэн одоо норматив болчиход байгаа юм тийм. Тэгэхээр энийг бол дүрс зайлшгүй хангацсан л байж цаашаагаа явах шаардлагатай болчиход. Яг одоо төрж байгаа хүүхдүүдийн одоо төрсөн нэг 10 настай байгаа 5 настай байгаа хүүхдүүдийн хувьд бол тэрднэр чинь төрхөөсөө эхлээд технологид өргөссөн хүмүүс. Тийм болохоор төрхөөсөө эхлээд технологид өргөссөн хүмүүс учраас энэ хүмүүсийн сэтгэл, энэ хүмүүсийн хурд цол гайхалтай шал өөр, эднэрийн хүсэх юм шал өөр. Нэг өсөндөө яг ингээд судалгаар наваад үзэх юм бол baby boomer X generation гэдэг хуучин үеийн технологи дээр угаасаа ямар ч хожуу орсон энэ хүмүүсийн тоо бол жилд 20 мянгаар буурж байна. Нөгөө талдаа энэ яриад байгаа Gen Z Alpha generation-ийн чинь жилдээ 60 мянгаар нэмэгдэж байгаа. Тэгэхээр энэ хэрэглэгчийн шилжилт нэгэн жилийн дотор 80 мянгаар өөрчлөгдөж байгаа гэдэг чинь 4 жилийн дотор 5 жилийн дотор 400 мянга. Тэгэхээр энэ төрийн үйлчилгээ, энэ хувийн үйлчилгээ, энэ технологид руу шилжихийн шаардлага энэ байхгүй. Энийг өсөндөө бид нар ингээд энэ технологиуд руу шилжих нь илүү тийм амархан цаг хугацаа хэмнэсэн эсвэл юм хөрөнгө мөнгө хэмнэсэн гэж бодоод байгаа боловч яг үндэ энэ бол зах зээлийн бүр хүн ам зүйн шаардлага, хэрэгцээ шаардлага үүсэж байгаа гэсэн үг байхгүй. Энэ сүр энтер ингээд сүүл ингээд гарч ирснийхаа дараа бодит зах зээл энтер бол зүү хүлээж бич байгаа. Энэ утсыг чинь одоо ингээд хүүхдийн тоглоом эсвэл энэ дээр ингээд тийм аль биесний юм явж болно гэдэг итгэл одоо 100% төрцсөн баггүй одоо бол нэгсэндээ одоо энэ дээр байгаа аппуудад ингээд нэг юм хүн ингээд бүр 100% эргэлзээгүй итгэдэг цаг үе саяхнаас л монголчууд төрсөн баг. Яагаад гэвэл лендер ингээд ороо зээл ангууд панк дансруу мөнгө орчиж байгаа. Үнэн үү те? Нэрээ юм уу ингээд итгэмээргүй шүү те.
Яг тэгэнгүүт тэрэн шиг ингээд такси дуудаад ном уншаа, сонин ном худалдаж аваа, сэтгүүл худалдаж аваа. Энэ инсуур гарч ирээ яаж. Инсуурыг худалдаж аваад нь дотроос нь хямдхан ингээд 10-20 мянган төгрөгөөр дадлын бүтээгдэхүүн ингээд авцсан чинь дараа нь нөхөө болохоор аваад эмнэлэгдэр өтсөн чинь надаас сая төгрөг хэмжиж штэ. Одоо манай саяны залуучуудын нэг ярилцлага гарсан байсан тийм. Тэрэн шиг ингээд боддоор ингээд өрөөгөөж өгөөд нэгд чинь ингээд энэ бол технологи ингээд бидний амьдралыг хэм маяг лайфстайлыг өөрчилж байна. Энд ингээд 100% одоо итгэхээс өөр аргагүй болчихно. Ийм л болж эхэлж байгаа болохоор би бол Монголын технологийн хөгжил, стартапуудын хөгжлийг бол ингээд гоё үеэр яваа гэж боддتي. Тэгэхээр таны багнаас бол та өөр хангаа Тий. аймагт төрсөн. Бага насны талаар хариул. Яг таны багын мөрөөдлүүдээс биелснүүд нь бас ямар зүйл байгаа бол? Багтаа би Урангай аймгийн 1-р сургуульд сурдаг 10 жилээр төгссөн. Би ч өөрөө зураач хүний хөхт. Манай аав зураач хүн байсан. Манай ээж эмч хүн. Тэгээд гэр бүлд бол ерөөсөө байнгын ийм урлагийн бүтээл тойруулын бас эрүүл мэндийн тийм орчин төссөн байхгүй. Тэнгүүт чинь хүн ерөөсөө тийм гоо зүй сайтай байх хэвээр, тууштай байх хэвээр, эрүүл байх хэвээр тийм одоо юмнуудыг ер нь бол би харж төссөн л доо. Яг хүүхэд наснаасаа бол технологиг бол аюул орхотон байсан. Бидний бага ангид байхад л ер нь компьютерууд орж ирэл, компьютерийн тоглоомын газар нэгтэл тэндээсээ өөрийгөө ингэж бас нэг харьцангуй технологитой харьцаж сургаад тэгээд дараа нь тэрийг ер нь яаж хийгээд байна, тэрийг ер нь яаж сайжруулах хэвтэй гэдэг ч юм уу тиймэрхүү чиглэлээр их бодож байсан. Тэгээд хамгийн сонирхолтой нь юу гэхээр анхны компьютер авах мөч бол аягүй гоё. Тэгээ нөгөө хүүхд хойд чинь компьютер чинь ингээд хүн болгоны сүн дотор явж байгаа байгаагүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд эхний компьютерыг манай ээж надад ийм суурин компьютер Pentium 4 авч өгчсэн. Тухай 4 дөнгөж харсан. Тэгэхэд 4 авч яхад болохоор зэрэг айхтар үнэтэй байхгүй тухай үед нэг сая орчим төгрөг гэдэг. Тэр нь одоогийнхоор бол бараг л нэг дундаж хөлснөөс 3-4 дахин их юм бол 4-5 сая ч юм уу тийм ээ. Ер нь үнэтэй орж ирсэн байхгүй. Тэгээд манай өвөгийн хүчин гашаа байшин зараад тэр мөнгөөр нь бараг бүгдээрнгээр нэг компьютер авчихсан байхгүй. Тэр үйл явдал болохоор ингээд гаднаас ингээд өөр хүмүүсийн нүдээр бол аюу тэнэг үйл харагдана л та. Хашаа байшин ганц зарангуудаа одоо бид нэг өөр газар амьдрангуудаа юу яагаад тэр мөнгөөрөө хүүхдтэй компьютер аваад өгч чинь энэ ямар нав тоглолоод ингээд те тоглоом авч өгч гэж бодож байгаа байхгүй. Тэр үйл явдлыг бол би бол нотлохыг аюу хичээсэн. Угаасаа яг авахаас өмнө компьютер дээр ийм суулгах нь хийн гэсэн бүр ингээд төлөвлөгөө гаргаад ингээд байж байгаа байлаа шүү дээ. Тэгээд код энтер бичээд Turbo Pascal гэх хэл дээр энтер ингээд програмчлалын код энтер бичиж сураад тэр компьютер дээр л ер нь яг энэ мэргэжлийг сонгох энэ мэргэжил хайртай дуртай болох эхлэлийг тавьж исэн гэхүү дээ. Тэгэл 2005 оны мэдээлэл олимпиадад нэлээд амжилттай оролцсон. Тэгээд тэндээсээ одоо ТМС-ийн програмын хэмжээ авах орлого авч ирсэн. Тухайн үедээ ерөөсөө тэр үйлдэл миний хувьд аюу тийм чухал үйлдэл байхгүй. Тэгээ ер нь хүн би тэндээс юу гэж боддог гэхээр хүн ингээд үнэхээр хүсэж байгаа зүйлээ хийх юм бол тэрнгүү асрах потенциал байгаа учраас тэрийг бол ерөөсөө маш хүн болгоно ингээд дэмжиж явах хэрэгтэй мэл гэж болгосон. Нэгэсэндээ одоо би хүүтэй 3 настай хүүтэй одоо 4 хүрэх гэж байна. Хүүтэй бол би ингээд өөрийнхнийг дуртай юмнуудыг амар их дэмждэг хэвгүй. Тийм болохоор би яг энэ дуртай байгаа зүйлийг нь хорих гэхээс илүү ингэж юм зөв зүйл рүү залахыг их оролдъё гэж бодож байгаа. Таны хувьд ер нь зорж байсан амжилт зорилгынхон ер нь аль хэсэгт явж байгаа гэж бодож байна? Замдаа л яа. Би нэг юм одоо тим болно гэж бодоод яг тэрэндээ хүрэхийн төлөө яваад ингэж амар өдрөөлгөн өөрийгөө мотивацжуулаад ингэ яваад чаддгүй юм шиг санагдаад. Ойрхон жижигхэн зорилгоо тавиад тэр рүүгээ ингээд ерөөсөн төсөлтгүй ингээд яваад байхыг хичээдэг. Амьдралын яг өдөр тутмаас аз жаргал мэдрэхийг хичээгээсэй л гэж би хүмүүст хэлмээр. Тэгэхгүй бол за нэг л өдөр гоё болно, нэг л өдөр сайхан болно гэж яваад байна гэж ерөөсөө болохгүй шүү дээ. Хувь хүний хувьд бол илүү хөгжмөр байна, илүү
өөрийгөө боловсруулмаар байна. Илүү дэлхийн түвшин сэтгэж үзмээр байна. Дэлхийн түвшин бизнес хийж үзмээр байна. Дэлхийн түвшин боловсрож үзмээр байна. Тиймэрхүү бодлоод байгаа. За таны хувьд үлгэр дуур айдлыг ер нь хинээс авдаг бол тийм. Одоо сүүлийн үед ер нь залуучууд нэг хүн болгон л нэг ментортой байх хэрэгтэй гэсэн ер нь подкастаар ч тэр иймэрхүү зөвлөгөөнүүд аяух яваад байгаа шүү дээ. Тэгэхээр таны хувьд ер нь үлгэр дуур айдлыг ер нь хинээс авдаг бол одоо бизнесийн салбар дээр тэр хувийн талаас аач тэр. Би өөрөө айлын том бохгүй. Доороо хөрсөн нэг үеэл 2 дүүтэйгээ өссөн, 3 дүүтэй өссөн, 3 эрэгтэй дүүтэй. Тэд нартаа одоо үлгэр дуурайлал байх, аавын оронд аав, ахын оронд ах байхын тулд ерөөхдөө бол нэлээд хичээж байсан гэхүүдээ. Яг би ингээд тэрнээс гээд ингээд шууд ингээд туслуулаад, дэмжүүлээл ингээд явааддаг ах их чинь тэр цөөхөн яагаал та. Тийм өссөн болохоор зэрэг яг энэ сэдв дээр амар эмзэг өгөх хүмүүсийг яг ингээд яг алавтай юм шиг ингээд нэг юм хүнээс ингээд юм гуугаал нэг хүн ингээд хэлж өгөөл ингээд явж явах хэрэгтэй юм шиг бодоод байгаа. Тэгээд бас нөгөө талаас болохоор зэрэг юу ч мэдэхгүй шахуу байгаа байж л нэг тийм сүртэй одоо ингээд эрдмийн өргөлд гарсан юм шиг л ментор болоод байгаа залуучуудыг бас жоохон болоосоо байж байгаасаа л гэж боддоо. Тэгэхээр таны хувьд ер нь чөлөөт цаг хэрэг гардаг болоо. Чөлөөт цагаараа бас юу хийж ийн өөрийгөө яаж ер нь хувийн талаас яаж урам зориг өгч мотивацжуулт юм бол. Чөлөөт цаг гарахгүй ч болохгүй. Би бол амралтын 2 өдрийн ядч нэгэнд нь бол зөвхөн 100% яг өөртөө зарцуулахыг хичээдэг. Тэгээд гэр бүлтэй ер нь зарцуулахыг хичээдэг. Тэгээ ажлын 5 өдрийн аль нэг өдрийг нь яаж хийж байгаад эрт тараад гэртээ яриад гэр бүлтэй зарцуулахыг хичээдэг. Хувь хүний хувьд би машин сонирхно. За завтай зайтай үедээ бол болжгүй тэнд болж байгаа жижигхэн уралдаан тэмцээн юмнууд руу их явах дуртай. Хажуугаар нь тэгээ сүүлийн үе жоохон зас руу яваад байна. Ski resort руу одоо 100 болохоор машин руугаа явна. Тиймэрхүү те. Бусд үед бол яг хөл бөмбөг бол яг сүүлийн хэдэн жил эрчимтэй ер нь үтсэж байна гэх үтэй. Ингээд шөнийн цагаар одоо ингээд тоглолтууд болно. Тэгээд өглөөгөр нэг нойрмог амтан үзэн ажиллаа хийн. Тэр бол ерөөсөө амьдралын хэмнэл болчиход байна. За тэгэхээр танд маш их баярлалаа. Одоо өөр хүмүүсийн байгуулсан компанийн талаар ажлынхаа арга барил, за хувийн талаасаа сайхан ярилцлага өрнүүлсэнд тэр таны одоо зорж мөрөөдөж байгаа бүхэнд амжилт хүсье. Тэгээд бидний урилгыг хүлээн авч манай нэвтрүүлэгт оролцсонд баярлалаа. За их баярлалаа. Нэвтрүүлэгтээ оролцуулж байгаа бол бас баяртай. Тэгээд шатгаараа хариулж чадсан бол баяртай. За баярлалаа үзэгчдээ. Залуу лидер нэвтрүүлгийн маань шинэ дугаар та бүхэн төрлөө бидний өнөөдрийн дугаарт Инсүр компани үүсгэн байгуулагч үйл ажиллагаа хариуцсан захирал Бат хоёрыг оролцлоо. Дараагийн дугаараар хүртэл баяртай.